Сайн байцгаана уу. Миний хувьд болохоор ингээд өөрийгөө олох аяллаа эхлүүлээд 2 жил болж байгаа. Тэгээд маш олон сургалтуудад бас сууж исэн. Болормоо коучийн сургалтанд яаж хамрагдсан бэ гэхээр зүгээр яг өөрөө зүгээр татагдаад ороод ирсэн. Гэтэ нэг лайв дээр нэг ийм яриа байсан юм аа. Ерөөсөө нөгөө өөрийнхөө ингээд нөгөө муухай дурсамж тууллыг дахиж ингэж мэдрэхгүйгээр одоо ингээд өөрийгөө ингэж одоо эдгэрүүлж болно гэсэн нэг яг тэр хэсгийг үзэл би ерөөсөө л яг энийг л би хүсэж байгаа шүү дээ. Энэ л яг миний суух ёстой сургалт юм байна гэд. Тэгээд орж ирсэн байгаа. За анх миний хувьд орж ирсэн байдал маань ямар исэн бэ гэхээр би өөрийгөө алдсан байсан. Би өөрөө яг хин юм бэ гэдгээ мартцсан. Миний хувьд болохоор яг цамаатаг дасгалууд аягүй их надад тохирсон. Тэгээд тэр дасгалуудаа би өдрө болгон хийдэг байсан. Яг одоо гигэн бигээд хөтөлбөрийн хүрээнд одоо өөрийнхөө биеийг аягүй мэдэрдэг болсон. Хаана би чангараад байна, хаана би судлах хэрэгтэй юм гэдгийг мэддэг болоод тэгээд аягүй нөгөө өмнө нь болохоор нөгөө өөрийгөө би одоо нэг тийм мартцсан байгаа хгүй. Миний би өвдөд өөрийгөө анхаарахгүй өөрөө бас дээрэс нь нөгөө нийгмийн ажилтан мэргэжилтэй учраас ингээд нөгөө эмпати чадвар аягүй өндөртөө бусдыг мэдэрдэг өөрийгөө мартсан нэг тийм хүн байсан. Тэгээд одоо миний хувьд болохоор яг өөрийгөө өөр дээр аягүй их төвлөрдөг болсон. Одоо анхаарлаа яг одоодоо төвлөрүүлж чадсанаар миний одоо эрч хүч, энерги бүх зүйл маань ингээд маш гоё ингээд хуваарлалтай тийм ад жаргалтайгаар гоё эрч хүчтэйгээр байж чаддаг болсон байгаа. Би бүр нөгөө инээж чадхаа ийцэн байсан харилцаа ингээд ерөөсөө байхгүй. Хүмүүстэй ингээд өөрийгөө зүр сэтгэлээ нээж чадахгүй, хүнд итгэхээ байсан. Хүнд яагаад би итгэхээ байсан болоо гэд ингээд өөрөөсөө асуугаад өөрөө ч гайхаад ингэдсэн чинь би өөртөө итгэхээ байсан чи яаж хүнд итгэх юм бэ? Тэгэд миний өөртөө итгэх итгэл миний хамгийн суур зүйл юм гэдгийг ойлгосон. Тэгээд одоо ингээд итгэлээ олоод авсан учраас ямар зүйл дээр би бүх зүйлийг хийж чадна гэдэгтээ өөртөө бүр хэд дахин итгэлтэй байгаа. Тэгээд гэгэн би гэдэг зүйл маань өөрөө ингээд даалт ухамсар байсан юм байна гэдгийг хүртэл ойлгосон. Тэгээд юм ер нь маш энгийн юм байлээ. Өөрийнхөө хандлагыг өөрчилж чадсан. Ер нь дотроосоо ингээд гэрэл болж чадж байгаа да. Үнэхээр их баярлж байгаа. Тэгээд хүмүүст ингээд харилцаж чадахгүй болоод ирэхээр хүн аягүй ганцаарддаг. Тэгээд хүмүүс дургу болд юм бэлээ. Тэгээд атаарх уу одоо тэр хүн шиг байж чадахгүй болохоор тийм болмо. Би тэрийг ихтэй өөртөө ажилласнаар энийг бол хүлээн зөвшөөрөөд өөрөө ойлгож авч байгаа байхгүй юу. Тэрнээс яг өөртөө ажиллаагүй байсан бол би өнөөдөр ингээд ярьж чадахгүй байх байсан. Өмнө нь бол ингээд хүн ингээд юм хилэнгүүт би бараг ингээд шууд ууралдаг юм үг хүлээж авч чаддгүй байсан. Ер нь бол маш их сөрөг зүйлсүүд их байсан. Тэгээ одоо бол бүр хэд дахин эерэг болчихсон. Бүр тэр битэл нөгөө дэмжлэгийн багийн ингээд хичээл орж явахад ингээд дэмжлэг гэдэг үг надад бүр дэндүү хүндээ санагдчихсан. Тэгэхэд одоо ингээд боцсон чи би бүр аюу тийм зүгээр дэмжлэгийг ингээд хүлээж авдаг болсон. Надад ямар олон ингээд дэмжлэг байсан юм бэ? Би яагаад тэр болгоныг ингээд зүгээр үгүйсгээд өөрөө ингээд үгүй болгоо яваадсан юм бэ гэдгээ ойлгосон. Энэ одоо хугацаанд надтай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.